Улсын хурлын гишүүн асан гүндлэн ард түмнээр хайрлын намыг байгуулж 2016 оны сонгуульд Эрдэнэ дотоос нэр дэвшгээр болсон талаараа мэдээллээ. Тэрээр хамтарч их барьж байгаа хоёр нам үнэндээ ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг биелүүлж амьдралыг нүүдэн татаж чадахгүй байгаа болохоор шинээр нам байгуулахаар болсон гэж онцолж байсан юм а. Энэ намыг одоо анхлан байгуулж байна. Ард түмний одоо дэмжлэг маш их байгаа нь харагдаж байна. Шинэ намын шинэ улс төрийн хүчний орон зай бол бүр бэлэн болцсон, хувьсгалын тохироо бол бүрдсэн байгаа юм байна. За бидний явуулах бодлого бол нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн бодлогыг явуулнаа. Энэ бол яг Германд барьдаг бодлого. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн бодлого гэдэг. Өнөөдрийн шиг ийм зэрлэг капитализм биш. Өнөөдрийн шиг дээгүүр хувааж иддэг биш. Өнөөдрийн шиг хуйлддаг биш. Одоогоор ард түмний хайрлын намд 400 гишүүнээр илсэн бөгөөд маргааш Дархан уул аймагт очиж гишүүдээ илсүүлэх юм байна. Гишүүдийн тоо 800 хүрсэн тохиолдолд улсын дээд шүүхэд танд намаа бүртгүүлнэ гэж тэрээр хэлж байлаа. Мөн өөрийн төрсөн нутаг өмнө хідэнтэй нэр дэвшиж байсан Хөвсгөл аймгаас нэр дэвшихгүй байгаар шийдсэн шалтгаанаа ийхүү тайлбарласан юм а. Хөвсгөл аймагт би нэр дэвшиж болно. Хөвсгөлдөө миний нэр хүнд унчхаагүй. За би зөвхөн миний нэр хүнд их өндөр байгаа гэж хэлэхээ болъё. Тэгвэл миний нэр хүнд Хөвсгөлд байтугай хаач муу биш. Би тийм мууч гишүүн байгаагүй. Тэ. За Хөвсгөлд би эргээд нэр дэвшихэд надад болохгүй ч юм алга. Гэхдээ манай Хөвсгөл бол хол. Сумууд нь хоорондоо маш их зайтай, маш их бартаатай. Зарим нь бүр далайн цаана байдаг. Хурж очиход бас хэцүү. Би тэгээ зүгээр ойрхон орно, Эрдэнэтэд нэг дор төвлөрсөн уулзахад хүмүүстэй ярилцахад тэр хүмүүст нь өөрийгөө ойлгуулахад ойрхон юм аа. Хотоос бас их хол биш, бас их ойрхон биш гэж бас Эрдэнэтийг сонгосон. Тэгээ тэр минь зөв юм бэ. Эрдэнэтийн намайг бол маш сайхнаар хүлээж авч байгаа. Би Эрдэнэтэд бүр шилжээд очсон байгаа.